80 төрийн үйлчилгээг иргэдэд ээлтэй хөнгөн шуурхаа авилга хүн сурталчилгүй үзүүлэхийг төрийн захиргааны байгууллагад байнга сануулж дэмжлэг үзүүлж ирлээ. Улаанбаатар хоттол гэхэд төрийн үйлчилгээг нэг цагийн хэлбэрт оруулж худалдааны төвийг түшгэлэн газар дээр нь үзүүлж байгаа. За энд бол ер нь ховсгол явж байгаа доо. Би зөвхөн Улаанбаатар хотын ганцхан юм хэлье. Энэ ажилд оролцсон улсуудаас та дүн тавь гэсэн чинь төрийн нэг цагийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн улсууд 98% нь сайн, онц сайн гэдэг дүн тавьсан байгаа. Монголын төрийн байгууллагад ийм үнэлгээ авдаг ажил урд өмнө байгаагүй. Манайхан чинь бүх юмыг шүүмжилж явдаг улсууд. Энд өнөөдөр 386 үйлчилгээг үзүүлж байна. Нөгөө 8 нэрийн барааны дэлгүүргээ зөвшөөрөл авах гээд 2 сар хөөцөлдөг байсан 5 минутын дотор энэ үйлчилгээ гардаг болсон байна. Одоо дэлгүүрийн дангууд байгаа юм шиг дүнжин гарав гэж худалдааны төв шүү дээ. Нөгөө дээр үеэр бол хаалттай зах. Одоо Мишель дээр нээж байгаа юм байна лээ. Нааша Даргон дээр нээж байгаа юм байна лээ. Засгийн газрын тогтоол гарсан 6 сарын 1-ээс хэрэгжих гэж байгаа. Одоо Монгол улсын бүх аймаг, бүх суманд нээх хэрэгтэй. Төр гэхээр нэг дарга өрөөндөө олоод хаалга түгжээ суудсан, нэг бол онгорхоо утасныхаа хажууд сууж ядг юм шээ. Төрийн үйлчилгээ гэдэг бол дэлгүүрийн лангуун дээр байгаа юм шиг ийм хөнгөн шуурхаа, ийм хурдан, ийм авилгалгүй, ийм зөв явах ёстой маа гэдгийг энд хэлье. Энэ хувьсгалыг Монгол улс даяар бид нар хэрэгжүүлэх хэрэгтэй. Та нар өмнө нь нэг газар жолооны үнэмлэх аван нотрот одоо нэг дараагаар юм шийдүүлэн барилгын зөвшөөрөл 200 гарын үсэг шаарддаг байсан гэж байгаа шүү дээ. Энэ дээр яваад очихоор 3 өнгийн маягт байж гэнэ гэж байгаа. Ногоон өнгийн маягтыг авах юм бол таны хөөцөлдөж яваа асуудал ногоон өнгийн маягттай байх юм бол шууд шийдээд өгдөг. Шар өнгийн маягттай байх юм бол 24 цагийн дотор шийддэг. Улаан өнгийн маягттай байх юм бол тэр одоо 7-оос 10 хоног гэлүү тийм ээ. 1-ээс 10 хоногийн дотор шийддэг. Тэр 2-3 жил яваад шийдэгддэггүй энэ асуудал зогссон. Манайхан ч нэг ярьдаг штэ нэг юм шийдвүүлэх гэхээр л үгүй таньдаг хүн байна уу гэл. Одоо таньдаг л хүн хайдаг штэ. Үгүй одоо юунд дуртай юм болоо яаж гарын цайлахгүй гэл. Одоо энэ үйлчилгээний дотор явж байхад Батүл надад хэлжээ л намайг энэ дотор орсон чинь хүн тоож чарахгүй байна гэж. Шууд очиод лангуунаас нь авчиж байгаа юм чинь юм хаацсан бол одоо Батүлийг хормойдод гүгээд хэрэггүй л байхгүй юу. Төр ийм байх штэ. Төр авилгалд автаж ингэж заваан байдлаар ажиллах ёсгүй. Энэ хувьсгалыг Монгол даяар хийх хэрэгтэй. Энэ тухайл би ярьсан, энэ тухайл тэр авилгалтаа тэмцсэн төрийн ажлыг хөнгөн шуурхаа болгоно, тэр одоо төвлөрлийг сааруулна гэдэг чинь ерөөсөө л энэнийг хэлж байгаамаа хүмүүсээ. Тийм учраас энэ дээр та бүхэн энэ ажлыг дарханд ч гэсэн их сайхан хэрэгжүүлэх хэрэгтэй, нэр төртөө хийх хэрэгтэй гэж ингэж бодож байгаа.